Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр би та бүхэндээ Тайванд гарсан нэгэн хэргийн талаар ярих гад бэлтлээ. 2023 оны 5 сарын 4-ний 11 цаг 30 минутанд Тайваны Тайчун хотын нэгэн орон сууцны цэцэрлэгт нэг залуу цусандаа хутгалдсан, дээрээс унсан байдалтай олддог. Түүнийг олсон хүмүүс яаралтай түргэн тусламж дуудан, түргэн тусламжч гэсэн яаралтай ирж залууг эмнэлэгт хүргэсэн боловч залуу эмнэлэгт очиод эцэст нь амь насаа алддаг. Тэр бол дөнгөж ахлах ангиа төгссөн 18 настай Сундун гэдэг нэртэй хүү байсан. Эхэндээ хамт байсан 25 настай Хажагам гэдэг эрэгтэйгээс мэдүүлэг авахд тэр хэлэхдээ осол байсан. Сундун өглөө сэтгэл санаа нь муу байсан болохоор бид хоёр арх уусан. Би шүшүүрт орж байх хооронд тэр цонхон дээр үсэрсэн бололтой гэж хэлсэн. Гэвч Сундууны ээж нь түүний хэлсэн үгийг бол хатуу няцааж исэн. Хүмүн хизээж амиа хорлох хүн бишээ, энэ бүхнийг Хажагам зохион байгуулсан гэж эсэргүүцэж байсан. Хүн нас орохоосаа ердөө 2 цагийн өмнө түүнтэй хамт байсан Хажагамтай гэрлэлтэд бүртгүүлсэн байсан. Тэгээ Хажагам Сундун хоёрын хувьд бол хоёулаа эрэгтэй хүмүүс. Тайванд болохоор ижил хөөстөн хүмүүсийн гэрлэлтийг зөвшөөрдөг. Тэгээ ижил хөөстөнтэй хийсэн гэрлэлт байсан учраас олонний анхаарлыг татсан ч гэсэндээ түүнээс илүүтэйгээр хүүгийн асар өв хөрөнгө хүмүүсийн анхаарлыг бол бүр маш их татчихсан. Дөнгөж 10 жилийн сургуулаа төгссөн хүү мөртлөөсөө ааваасаа өвлөж авахар маш их хэмжээний мөнгө өв хөрөнгө түүний нэр дээр байсан. Тэгээ түүний хувьд болохоор ингээ гэрлэлтэд батлуулчихсан учраас хэрвээ амь насаа алдсан тохиолдолд түүний өв хөрөнгөний тал нь түүний нөхөр болох Хажагамд шилжих магадлалтай байсан. Иймээс ээж нь бол шууд л хүүгээ Хажагамд алуулсан гэж үзэж байр сууриа илэрхийлж байсан. Мөрдөгчдийн хувьд ч гэсэндээ эхлээд маш олон с ิจ гтэй баримтуудыг гаргаж ирсэн. Түүний амь насаа алдсан өдөр нь 5 сарын 4-ний өдөр байсан. Тэгээ энэ өдөр болохоор Сундууны өвөөг дурсах гэр бүлийн мөргөл хийдэг тийм өдөр нэсэн. Гэтэл өглөөний 8 цагт Хажагам тэдний гэрт гинт ирээд ярилцах зүйл байна гэд Сундууныг дагуулад гэрээс нь авч явсан байсан. Тэгээд гэрээс нь дагуулж яваад тэр 2 цагийн дараа гэрлэлтэд бүртгүүлсэн байсан. Тэгээд удалгүй 10 давхраас унсан энэ хэрэг гарсан байна. Сундууныг унсны дараа хэдхэн минутын дотор Хажагам доошо бууж ирсэн мөртлөнгөөсөө түүнийг аврах ямар ч үйлдэл хийгээгүй зүгээр л хараад зогсож байсан эмнэлгийнхныг ирэх хүртэл. Эмнэлгийнхэн болоо цагдаа нар ирмэгцээ түүнийг хараад зогсож байгаа Хажагамаас энэ хүнийг таних уу гэж асуусан чинь танихгүй гэж хэлсэн нь цагдаа нарын биеинд байдаг камер дээр хүртэл бичигдсэн байсан. Мөн CCTV дээр Хажагам гэрлүү ордохдоо хөхөнгийн хувцастай байсан бол ослын дараа гарч ирэхдээ судалтай өөр цамц өмсчихсэн байсан. Тэгээ энэ байшин руу ороод гарч ирэх хугацаа нь бол 2 цаг хүрэхгүй хугацаа байсан. Тэгэхээр энэ 2 цагийн хугацаанд хувцас сольж өмссөн байна гэсэн үг байгаа. Тэгээ энэ байдлаа болохоор Хажагам тайлбарлахдаа би шүшүүрт орсон учраас мэдээж хувцас сольж өмссөн байсан гэж хэлсэн. Мөн Хажагамын хувьд болохоор Сундууныг унсны дараа гэрээс бууж ирэхдээ 10 давхраас лифтний оронд CCTV-г аврах шатаар бас бууж ирсэн нь бас нэлээд сэжигтэй санагдчихсан. Хэрвээ яарч исэн бол уг нь лифтээр буумаар ингэж цагдаа нараас үдчихсэн. За тэгээд энэ хэргийн дараа болохоор ээж нь хэвлэлийн баг хурал зарлсан. Хэвлэлийн баг хурал дээрээ ээж нь хэлэхдээ манай хүү бол ижил хөөстөн байгаагүй. Ерөөсөө эрэгтэй хүнтэй гэрлэхэр хүн биш. Яагаад гинт ингээд эрэгтэй хүнтэй гэрлэлтэд батлуулсанд нь бид нар маш их гайхаж байна. Хүмүн нас орохоосаа сарын өмнө хайртай охиндоо хайртай гэдгээ хэлж түүнтэй өрхөг санал тавиад тэр охиноосоо татгалзах санал аваад бүр маш их сэтгэл санаагаар унаад гуйнгэлж ийсэн. Тэгээ энэ талаараа ч гэсэндээ багш болоод найзууд руугаа бичсэн мессежүүд нь байгаа гэд тэр мессежүүдийг нас баримт болгож харуулж ийсэн. Мөн компьютер гар утас өдрийн тэмдэглэл аль ч зүйлүүдээс нь ерөөсөө ижил хөөстөн байх магадлалтай тэмдэглэл нотлох баримтууд ерөөсөө гарч ирээгүй. Тэгээ ээжээс нь гаднаас түүний найз нөхөд хамаатан саднууд нь ер нь бол Сундун хизээч эрэгтэй хүн сонирхдаг тийм залуу байгаагүй, эмэгтэй хүн сонирхдаг байсан. Хажагамтай яагаад гэрлэлтэд батлуулсан гэж маш их гайхаж байна гэж ярьцгааж исэн. За тэгээ энэ Хажагам гэдэг залуу яг хэн байсан талаар нь танилцуулъя. Хажагамын хувьд болохоор түүний аавын үеэс эхлээд Сундууны өвөөгийн хөрөнгийн асуудлыг маш олон жил хянаж ирсэн юм өв хөрөнгийг нь хариуцсан ажилтан хүн байсан. Сундуугийн өвөө нь болохоор
тайчундаа хөдөө аж ахуйн газар үл хөдлөх маш ихээр хуримтлуулсан 30 гаруй үл хөдлөхтэй нэлээд баян тийм хүн байсан. Тиймээс Хажагамын гэр бүл бол ер нь тэдний тэгээд Хажагамын аав нь энэ ажлыг хийдэг байсан учраас үргэлжлүүлээд түүний хүү Хажагамч гэсэндээ өв хөрөнгөний асуудлын холбогдолтой ажлуудыг хийдэг байсан. Тэгээд тийм учраас ер нь Сондоныг ингээд таньдаг, өөрсдийнх нь одоо үйлчлүүлэгчийн хүү гэсэн утгаар ингээд яг ах トゥ хоёр шиг тиймэрхүү харилцаатай байдаг байсан гэж эргэн тойрных нь ярьсан байсан. За тэгээд Сондоныг амиа алдсны дараа болохоор Тайваны маш алдартай шүүх эмнэлгийн эмч болохоор түүний амь насаа алдсан байдал дээр дүгнэлт хийхдээ 10 давхраас унсан гэхэд гаднах цус алдалт маш бага байна. Мөн ингэж унахад толгой төрүүлж унах нь илбэг байдаг боловч толгой хүзүүнд нь ямар ч гэмтэл байхгүй байна гэж үзсэн. Мөн унсан зай нь болохоор байрнаасаа 2 метрийн зайд унсан байна гэж үзсэн. Тэгээ ихэвчлэн ийм өндөр дээрээс унах юм бол 3 метрээс цааш унах тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр ер нь бол өөрөө үсэрсэн биш, түлхэгдсэн ч юм уу шидэгдсэн байх магадлалтай гэж бас үзчихсэн. Тэгээ мөн Сондоны биен дээр болохоор хүзүүнд нь ингээ баг зэргийн боомлогдсон юм шиг тийм баг зэргийн хөх туяа гарсан байсан. Мөн эм тарай хэрэгэлсэн байж магадгүй гэсэн тийм бас таамаглалтыг тэр эмч бол төвшүүлж исэн. Тэгээ яг нэгтгэхэд хэлэх юм бол тэр эмчийн хэлж байгаа дүгнэлт нь болохоор Сондоныг хин нэгэн араас нь дараад амийг нь таглаж байгаа тариа хийж ухаан алдуулаад 10 давхраас түлхсэн аллагын шинж тэмдэгтэй байна гэж юу нь л үзчихсэн. За ингээд цагдаа нар бол мэдээж мөрдөн шалгах үйл ажиллагаагаа явуулсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах явцад Сондоны гэр бүлийн нэг нууц ил болсон байгаа. Тэрний юу гэх юм бол Сондоны өвөө гэж үзчихсэн хүн нь болохоор яг үнэндээ түүний төрсөн эцэг нь байсан болж таарсан. Тэгэхээр юу нь бол ээж нь болохоор уг нь өвөөгийнх нь бэр гэсэн үг аавынх нь эхнэр байсан. Гэвч ээж болоод өвөө хоёрын дундаас Сондоо мэдлсэн байсан. Тэгэхээр өвөө нь бол түүний аав нь байсан гэдг нь тодорхой болдог. За Сондоны өвөө эмээ хоёр болохоор 5 хүүхэдтэй байсан. Тэгээ эдний ихэнх нь охтууд байсан. Тэгээ харин хоёр дахь хүү нь болохоор Сондоны аав байгаа. Тэгээ энэ Сондоны аав нь болохоор баг зэрэг оюуны бэрхшээлтэй учраас эмэгтэй хүнтэй танилцаж гэрлэхэд маш асуудалтай байсан учраас аав нь буюу Сондоны өвөө Индонезиас нэг эмэгтэйг авчираад хүүтэйгээ танилцуулж угнаал гэрлүүлсэн. Ингээд тэр хоёрын дундаас хүүхэд төрсэн боловч тэр нь бол эмэгтэй хүүхэд байсан. Тэгээд Сондоны өвөө бол эрэгтэй хүүхэд хүсэж исэн. Яагаад гэвэл маш их хэмжээний өв хөрөнгө өвлүүлэх тийм хүү хэрэгтэй байсан. Охин төрснөөс болоод яг тэр Индонезиас ирсэн бүсгүй болоод Сондоны өвөө хоёрын хооронд бол маш их маргаан үсээд тэгээд Индонез бүсгүй хүүхдээ аваад нутаг руугаа буцсан байна. Тэгээд дараа нь болохоор Сондоны өвөө Хятадаас Чэн гэдэг эмэгтэйг бэрээ болгож тэгээ танилцуулсан байна. Тэгээ энэ Чэн гэдэг нь болохоор одоо Сондоны ээж гэсэн үг. Чэнийг авчирснаас хойш өвөө нь бол түүнийг эмэгтэй хүний нүдээр харж эхэлсэн. Тэгээд хүүгээ байхгүй хооронд ч юм уу өөрийнхөө эхнэрийг байхгүй хооронд Чэнийг ингээд оролдож эхэлсэн. Тэгэнгүүт Чэн болохоор энд нь маш их эсэргүүцэжсэн анхандаа мэдээж. Тэгтэн түүний яг хатам аав нь болохоор би чамд маш их хэмжээний мөнгө өгье. Чи хүү төрүүлээд өгөө гэж түүнээс хүссэн. Чэний хувьд болохоор Хятадын иргэн учраас Тайваны иргэншлээс авахыг хүсэж исэн. Тэхийн тулд түүнд бас виз хэрэгтэй, мөнгө бас маш их хэрэгтэй байсан. Тийм учраас ер нь бол бодож жоод тэгээд энэ саналыг нь зөвшөөрч удалгүй жирэмсэн болж Сондоныг төрүүлсэн байна. Үүнийг нь бол мэдээж түүний нөхөр болоод Сондоны эмээ буюу хадам ээж хоёр нь бол огт мэдээгүй байж исэн. Тэгж жагаад цаг хугацаа өнгөрөөд Сондоныг төрөөд нэлээ удаагүй байхад нь эмээ нь бол баг зэрэг сэжиглэж эхэлсэн. Ингээд нууцаар нөхрөө тагнаж агаад энэ бүх нууцуудыг бол эмээ нь олж мэдсэн байгаа. Тэгээд энэ нууцуудыг олж мэдээж гэр бүлийн бөө маргаан үссэн. Гэтэл Сондоны өвөө болохоор Чэнийг гэрлүүн явуулах биш харин өөрийнхөө эхнэрийг гэрээсээ явуулж эхнэрээсээ салаад Чэн болоод түүний хүү Сондонтай ингээ хамтдаа амьдрахаар шийдэж үлдсэн байгаа. Тэгээд гэхдээ Сондон бол түүнийг өвөө гэж дууддаг хэвээрэлсэн. За тэгээд 10 гаруй жил өнгөрсний дараа болохоор өвөө Сондонд өөрийнхөө бүх өв хөрөнгийг шилжүүлсэн байгаа. Тэгээд Сондон болохоор 18 нас хүрэх юм бол өвөөгийнхөө бүх өв хөрөнгийг бол өвлөж авахар болсон байсан гэсэн үг. Мэдээж энэ бүх өв хөрөнгийн шилжүүлгүүдийг бол Хажагамын гэр бүлийнхэн хийжсэн. Түүний аав нь голчлон санхүүг нь хариуцдаг байсан учраас энэ бүх зүйлийг хийжсэн гэсэн үг. Тэгэхээр энэ гэр бүлийн хэр их хөрөнгөтэй тэгээд хиний нэрээр шилжсэн гэдгийг бол Хажагам хамгийн сайн мэдчихсэн гэсэн үг. Тийм учраас Чэн буюу Сондоны ээж бол түүнийг хамгийн их сэжиглэжсэн нь аргагүй байгаа. За ингээд олон нийт болохоор Хажагамыг ер нь буруутгаад эхэлчихсэн яг энэ үед болохоор бас энийг эсэргүүцэх бас зүйлүүд гарч ирсэн. Тэрний үеийнх юм бол Хажагамын гэр бүл бас өөрсдөө нэлийн чинээлэг үл хөдлөх хөрөнгөтэй харштай тийм айл исэн. Тэгэхээр Хажагам ямар нэгэн мөнгнөөс олж хүний амь насыг
бүрлгэх боломжгүй гэж бас хүмүүс үзчихсэн. Гэрлэлтэд бүртгүүлснээс бас 2 цагийн дараа хүн алах үйлдэл хийх нь бас хэтэрхий олон хүмүүсийн нүдэн дээр ил өөртөө бүр эсэргээр нь ингээд маш олон тийм с ิจ гтэй байдлыг үүсгэх боломжтой. Тэгэхээр хэрвээ хүн алхахаар шийдсэн байсан бол 2 цагийн дотор энэ хэргийг хийхгүй байсан байх гэж бас хүмүүс үзчихсэн. За ингээд ер нь бол яг энэ хэрэг бол амиа хорлолт уу эсвэл осол уу эсвэл хүн амны хэрэгүүгээд нэлээд мухардалд орсон. За тэг яг шүүх эмнэлгийн хүрээлэн бол яг эцсийн дүгнэлтийг хийсэн. За тэг анх болохоор нөгөө маш алдартай Тайваны шинжээчийн хийжсэн дүгнэлт таамгийг бол яг шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт эсрэгээр нь гаргаж эсэргүүцсэн. Сондооны биес бол ямар ч хор мансууруулах бодис олдоогүй тэгэхээр тарьсан гэдгийг нь үгүйсгэсэн. Мөн хоёр талын хавирга, цээжний хугарал, хэвлэлийн эрхтнүүдийн урагдал бид олон ясны хугарал үүссэн байсан. Мөн дотоод тусаалталт үүссэн. Тэгэхээр энэ нь болохоор газарт унснаас амнасаа алдсан гэдгийг нь бас баталгаажуулж исэн. Тэгэхээр унах үедээ амьд байсан, унсныхаа дараа амнасаа алдсан гэдгийг бас илэрхийлж исэн. Мөн боомлсон, тариа тарьсан гэж байгаа тийм ямар ч уул мөр илрээгүй гэж үзсэн. Анхан шатанд болохоор нөгөө илрүүлжсэн тэр уул мөр нь болохоор түүнийг унсны дараа нөгөө ирсэн эмчнэр анхан шатны тусламж үзүүлэхдээ тарьсан тэр тарианы уул мөрийг нь андуурч дүгнэлт гаргасан байна гэж үзсэн. Хүзүүн дээр нь бол ямар ч уул мөр илрээгүй гэдгийг бол шүүх эмнэлгийн хүрээлэнгээс бол дүгнэлт олгож гаргасан. Хэрвээ хаажаагам араас нь барьж агаад тариа хийсэн бол сондуун бол хүчтэй тэмцэлдэж тэр хоёрын дунд нэлээд тийм тэмцлийн шарах сорьуд үлдэх ёстой байсан. Тэгтэл хаажаагам дээр ч тийм шарах сорь байгаагүй, сондуун дээр ч байгаагүй гэж үзсэн. Сондооны гэр бүлийг судалж явах явцдаа яг хаажаагам тэдний гэр бүлд ажиллаж байхдаа хит хитэн бичиг баримтыг хурамчаар хийж исэн гэсэн үйлдэлүүд нь илэрхий олоод тэг зөвхөн энэ бичиг баримт хурамчаар хийсэн гэсэн үйлдэлүүд дээр нь зөвхөн ял онох оролдог байгаа. Ингээд 2025 оны 1 сарын 23-нд хаажаагамд бичиг баримтыг хурамчаар үйлдсэн хэрэгээр 1 жил 6 сарын ялыг оноосон. Тэгээ хамгийн сүүлд болохоор яг шүүх хурал дуусны дараа сэтгүүлч нар руу хараад хаажаагам болохоор ингээд хуруугаараа V гаргаад эрхийн хуруугаа гоцолгоод ер нь ингээд нэлээд шүүхийн шийдвэрт маш сэтгэл ханамжтай байгаа гэдгээ маш эвгүйгээр илэрхийлж исэн. Тэгээ энийг нь үзээд бас хүмүүс бол нэлээд уурлаж зөрчилдөж исэн. Ямар ч гин буруугүй байсан бол ийм үйлдэл гарахгүй байсан. Гин нүгэл хийчээд тэгээд одоо энэ бүх зүйлсүүд нь өөрийнх нь талд гарчингууд иймэрхүү байдлаар илэрхийлж байгаа хүмүүс бол маш их эсэргүүцэж исэн. Тэгээ сондооны шарлыг болохоор ээж нь оршуулах хэслийг нь хийхгүйгээр яг хэргийн үнэн илэртэл хадгална гэд бүхэл бүтэн 66 хоногийн турш хөлдөөгчөнд хадгалсны эцэст шүүх хурлын дүгнэлт гарсны дараагаас оршуулах хэслийг нь хийсэн байна. За ингээд сондооны өхөл бол осол амиа хорлолт гэж ерөнхийдөө дүгнэгдээд тэгээд энэ хэрэг хаагдсан гэсэн үг. Тэгээ одоо хүртэл бол мэдээж ээж нь энэ дүгнэлтийг бол эсэргүүцсээр л байгаа, тэмцэлцээр л байгаа. Гэхдээ яг шүүхээс гаргасан дүгнэлтээр бол хаажаагам жил 6 сарын ялаа хүрээд тэгээ гарч ирээд сондооны яг өв хөрөнгөний бараг талыг нь авахаар ийм байдалтай байгаа юм билэ. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин? Энэ үнэхээр амиа хорлолт эсвэл осол эсвэл хүн амны хэрэг байсан уу? Та яг юу гэж бодож гин? Комент хэсэгт бичиж сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараараа уулзцгаая.